Сайн байцгаана уу манайхаа бүгдэнд нь гайхалтай үнцэнтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа Давид хааны талаар ярилцах болно. Бурхан хамгийн анх Израильд Биньямин овгийн Кишийг хөвгүн Саул гэдэг нэгнийг сонгосон байна. Ингэсэнд Саул нь Амелек үндэстнийг устгаарай гэсэн Бурханыхаа тушаалд дуулуургүй байсан учраас Бурхан Есийн хөвгүн Давид гэдэг нэгнийг сонгож байгаа. Филистичүүд байлдахаар цэргээ цуглуулв. Тэд Юудад харьяалагддаг Сокод цуглаж, Соко болон Азекагийн дунд буй Эфес Даммид буудаллав. Саул болон Израилийн эрчүүд цуглаж, Илагийн хөндөд буудлан Филистичүүдтэй тулалдахаар жагсан ирцгээв. Филистичүүд нэг талын уулан дээр, Израиль нөгөө талын уулан дээр байсан бөгөөд тэдний дунд хөндөй байрлаж байв. Тэгэхэд Филистичүүдийн цэргүүдээс эрүүл дайчин гарч ирэв. Түүнийг Гадаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь 6 дохой, нэг сөөн байж. Тэрээр толгойдоо зис дуулах, биедээ 5,000 зис шикелийн жинтэй хайрт хуйг өмссөн байв. Тэр хөлдөө зис өвдгөвчтэй бөгөөд мөрөндөө зис бамбай өөрсөн байв. Түүний жадны иш нь нэхмэлчний гогдогч мод мэт, жадны үзүр нь 600 төмөр шикелийн жинтэй байв. Түүний бамбай үүрэгч бас өмнө нь явдаг байв. Голиат зогсож Израилийн цэргүүд рүү хашгиран "Та нар юунд жагсаж ирэв? Би Филист хүн. Харин та нар Саулын боолууд биш үү? Өөрсдөөсөө нэг хүнийг сонгож над руу явуулах тун. Хэрэв тэр хүн надтай тулалдан намайг алвал бид та нарын боол болъё. Харин хэрэв би түүнийг ялж алвал та нар бидний боол болж бидэнд үйлчлэх тун" гэв. Давид Саул хаанд хандаж тэр хүнээс болж хинч сэтгэлээр бүү унах тун. "Таны боол би явж тэр Филист хүнтэй тулалдъя" гэв. Филист хүн Давидэд хандаж "Чи юунд таяг барьж над руу ирэв? Би нохоо юм уу?" гэв. Филист хүн өөрийнхөө бургатаар Давидыг харав. Филист хүн Давидэд "Наашир, би чиний махыг огторгуун шувууд хээрийн араатанд өгье" хэмээн занав. Давид Филист хүнд "Чи илт бамбай жад барьж над руу ирж байгаа бол харин би чиний доромжилсон Израилийн бүх цэргийн бурхан Түмэн цэргийн эзний нэрээр чам руу ирж байна. Өнөөдөр эзэн чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би Филист цэргүүдийн хүүрийг огторгуун шувууд хээрийн зэрлэг араатанд өгнө. Бүх улс Израильд бурхан байна гэдгийг мэдэх болно. Энэ цугласан олонч эзэн илт жад хэрэглэлгүй аврна гэдгийг мэдэх буй за. Энэ тулалдаан бол эзнийх бөгөөд эзэн та нарыг бидний гарт өгнө хэмэв. Ийхүү Давид дүүгүүр болон нэг чулуугаар мөнөөх Филист хүнийг ялав. Давидын гарт илдгүй байтал Филист хүнийг тэр зохиж алав. Ийхүү Давид Саулын илгээсэн газар бүрд явж ялалт байгуулсанд Саул түүнийг дайчдынхаа ахлагч болгов. Энэ нь бүх ард түмний болон Саулын зарц нарын ч таалалд нийцжээ. Израилийн бүх овгууд Хебронд Давид дээр ирж "Харахтун, бид таны мах цусны тасархай билээ. Урд нь Саул бидний хаан байх үед ч та Израилийг тулалдаанд удирдах байсан. Тэгээд эзэн танд чи миний ард түмэн болох Израилийг хариулж чи Израилийн удирдагч болно гэж айлдсан хэмээн өгүүлв." Ингээд Израилийн бүх ахлагчид Хебронд хаан дээр ирж Давид хаан Хебронд эзний өмнө тэдэнтэй гэрээ байгууллаа. Тэгээд тэд Давидыг тослон Израилийн хаан болгов. Давид 30 наснда хаан болж 40 жил хаанчлав. Тэр Хебронд Юудаг 7 жил 6 сар, Ерүслимд бүх Израиль болон Юудаг 33 жил захирчээ. Давид хаан бурхан зориулж өргөө бариулах хүсэлтэй байсан боловч өөрийнх нь гарыг цустай байсан учраас өөрийнх нь хүү Израилийн 3 дахь хаан Соломон нь өргөөг барьдаг байгаа. Хавар хаад дайнд морддог үед Давид Йообыг зарц нарынхаа хамт болон бүх Израилийг илгээхэд тэд Аммоны хөвгүүдийг устгаж Рабаг бүслэв. Харин Давид Ерүслимд үлджээ. Нэгэн өдөр Давид орноосоо босож хааны гэрийн дээвэр дээгүүр алхаж байгаад угаал үлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ. Давид хүн явуулж тэр эмэгтэйн тухай лавлан асуухад нэг нь "Энд чинь Хит хүн Уриагийн эхнэр Элиамын охин Батшеба биш үү?" гэв. Давид элчнэрийг явуулж түүнийг авчруулв. Эмэгтэй түүн дээр ирсэнд Давид түүнтэй унтав. Тэр эмэгтэй бузраас цэвэршээд өөрийн гэрт буцав. Эмэгтэй жирэмсэн болоод Давид руу хүн явуулж "Би жирэмсэн боллоо" гэж хэлүүлв. Өглөө болоход Давид Йообд загтал бичиж Уриагийн гараар илгээв.
Тэр загталтай бичгтээ өөр яг хамгийн ширүүн тулалдааны тэргүүн игнэнд тавьж түүнийг орхин холдох тун. Тэгвэл тэр зохигдон үхнэ гэсэн байлаа. Ийхүү Йоб хотыг ажиглан эр зоригтой дайснууд байгаа гэж мэдсэн газарт Урияг тавив. Нөхөр Урия нь үгсэн гэдгийг Уриягийн эхнэр сонсоод нөхрийнхөө төлөө гашуудав. Гашуудлын үе өнгөрөхөд Давид хүн явуулж тэр эмэгтэйг гэртээ авчруулав. Тэр эмэгтэй түүний эхнэр болж түүнд нэгэн хүү төрүүлв. Гэвч Давидын үйлдсэн хэрэг нь эзний өмнө бузар муу байв. Дараа нь эзэн Натаныг Давид руу илгээв. Тэр Давид дээр ирж Израилийн бурхан эзэн ингэж айлдаж байна. Чамайг Израилийн хаанаар тослон томилсон бөгөөд Саулын гараас аварч гаргасан нь би билээ. Би бас чамд эзний чинь гэрийг мөн түүний эхнэрүүдийг халамжинд чинь өгч Израиль болон Юдагийн гэрээг ч чамд өгөв. Хэрв энэ нь дэндүү багтсан бол би чамд энэ мэд зүйлсийг илүү ихээр нэмж өгөх байсан. Юунд чи эзний мэлмийн өмнө мууг үйлдэн түүний үгийг үл тоомсорлов. Чи хийдхэн Урияг элдээр алж түүний эхнэрийг өөрийн эхнэр болгон авч түүнийг Аммоны хүүгүүдийн элдээр алуулв. Тийм учраас одоо чиний гэрээс хизээч элд салахгүй. Учир нь чи намайг үл тоомсорлож хийдхэн Уриягийн эхнэрийг өөрийн эхнэр болгон авсан билээ гэв. Эзэн ингэж айлдаж байна. Үзэгтэн. Чиний эсрэг гай зовлонг би гэрийн эхнээс чинь өсгөнө. Би бүр чиний нүдний өмнө эхнэрүүдийг чинь авч хамтрагчид чинь өгнө. Тэр хүн гэгэн цагаан өдөр чиний эхнэрүүдтэй унтах болно. Чи үүнийг нууцаар үйлдсэн бол би хамаг Израилийн өмнө наран дор энэ хэргийг үйлдэнэ гэв хэмээн хэлв. Тэгэхэд Давид Натанд би эзний эсрэг нүгэл үйлдэв гэв. Натан Давидэд эзэн мөн чиний нүглийг зайлуулсан. Чи өгөхгүй. Харин хийсэн энэ хэрэгээрээ чи эзний дайснуудад доромжлох боломжийг өгсөн тул чиний хүч заавал өхнө гэв. 7 дахь өдөр хүүхэд нь нас баржээ. Давид эхнэр Батшебагаа тайдгаруулан түүн дээр орон түүнтэй унтав. Тэр эмэгтэй хүү төрүүлсэнд түүнийг Соломон хэмээн нэрлэв. Эзэн одоо түүнийг хайрлсан бөгөөд иш үзүүлэгч Натанаар үг илгээн эзний төлөө түүнийг Эйдидия хэмээн нэрлэлээ. Давидын өөхөх цаг ойртсоор ирэхэд тэрээр хүү Соломондоо сургамжлан би дэлхийн бүх хүмүүсийн жамаар явж байна. Тийм учраас хүчтэй байж эр хүн гэдгээ харуул. Чи юу хийсэн ч хаа явсан ч бүх зүйлд амжилтыг олохын тулд өөрийн бурхан эзний замаар алхалж Мойсегийн хуульд бичигдсэний дагуу түүний тогтоол тушаал зарлиг болон гэрчлэлийг сахихын тулд түүний зааврыг даг. Ингэснээр миний талаар хэрв чиний хүүгүүд бүх зүрх, бүх сэтгэлээрээ миний өмнө үнэн дотор явбал Израилийн сэнтэд залрах хүн чамаас хойш тасрахгүй гэж хэлсэн амлалтаа эзэн биелүүлэх болно. Өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа Давид хааны талаар ярилцлаа. Та нар маань Библи судрын 1-р Самуэль болон 2-р Самуэль номоор дамжуулан Давид хааны талаар илүү сонирхолтойгоор уншиж сонирхоод үзээрэй. Өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлж байна. Дараагийнхаа дугаараар уулзцаая. Баяртай манайхаа.